Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийнхөө цахим хичээлээр гарын зөв байрлалаар бичих аргыг танилцуулъя. За баруун гар зүүн гар харагдчихэв. Баруун зүүн гарын эрхий өрөө маань спейс буюу зай авах төвчин дээр дарна. За гарын зөв байрлалаар бичихтэй бид нэр гараа дундлын игнэнд байрлуулдаг. За дундлын игнэний хэсгнүүдийг танилцуулъя. За дунд игнэнд чигчийн өрөө маань хагсын хэсгэн дээр дарна. Ядам хуруу маань эрэг үе дээр дарна. Дунд хуруу дэ хэсгэн дээр дарна. За долоо хуруу өө а хэсгэн дээр дарна. За баруун гарын долоо хуруу маань дунд игнэнд хэ эр хэсгэн дээр дарна. Дунд хуруу а хэсгэн дээр дарна. Ядам хуруу эл хэсгэн дээр дарна. Чигчийн хуруу ДП хэсгэн дээр дарна. За ОБ эрэг үеий хагасыг РОЛД гэдэг маань гарын үндсэн байрлал. Дунд игнэний гарын үндсэн байрлал байгаа. За дараа нь дээд игнэ. За дээд игнэ чигчийн хуруу шаан болсон П хэсгэн дээр дарна. Ядам хуруу С хэсгэн дээр дарна. Дунд хуруу У хэсгэн дээр дарна. Долоо хуруу ЖЭ гэсэн хэсгэн дээр дарна. За баруун гарын дээд игнэнд баруун гарын долоо хуруу Ин хэсгэн дээр дарна. Дунд хуруу Ш хэсгэн дээр дарна. Ядам хуруу У хэсгэн дээр дарна. Чигчийн хуруу маань ЗК хатуугийн тэмдэг гэсэн 3 хэсгэн дээр дарна. За доод игнэ. За доод игнэний ядам хуруу маань Я хэсгэн дээр дарна. Чигчийн хуруу маань Я хэсгэн дээр дарна. Ядам хуруу Ч хэсгэн дээр дарна. Дунд хуруу Ё хэсгэн дээр дарна. Долоо хуруу М хэсгэн дээр дарна. За баруун гарын долоо хуруу доод игнэнд ИТ гэсэн 2 хэсгэн дээр дарна. Дунд хуруу зөвлөний тэмдэг. Ядам хуруу Н хэсэг. Чигчийн хуруу Ё хэсгэн дээр дарна. За эдгээр 35 хэсгийг маань гарын зөв байрлалаар хуруунуудын байршлыг та бүхэн яаж дарахыг харжээ. За одоо 4-р игнэний тэмдэгт буюу компьютерийн гарын маань хамгийн дээдлийн игнэ. За 4-р игнэний тэмдэгтүүд дээр чигчийн хуруу маань 3 тэмдэгтээр дарна. За ядам хуруу 1 тэмдэгтээр дарна. Дунд хуруу тэмдэг. Долоо хуруу тодорхойлогцыг цэг гэсэн 2 тэмдэгтээр дарна. За баруун гарын долоо хуруу дээд игнэнд буюу 4-р игнэний 4-р игнэнд доогуур зураас таслал дээр дарна. За дунд хуруу хувийн тэмдэг дээр дарна. Ядам хуруу асуултын тэмдэг дээр дарна. Чигчийн хуруу Е хишчээ гэсэн хэсгүүд дээр дарна. За сурагч та бүхэн энэ гарын зөв байрлалаар дасгалаа сайн хийгээрэй. За гэрийн даалгаварт мэдээллийн технологийн хичээлийн ажлын хот дэвтрийн 30-аас 31-р хуудас. 30-31-р хуудасны 4-р игнэний тэмдэгтүүд хичээлийн 1-ээс 7-р дасгалыг дэвтэртэй бичиж гүйцэтгэгээрэй. За анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.